Сайн уу, амралтын өдрөөр та гэр бүлээр юу хийдэг вэ? Энэ удаа манай гэр бүл юу исэн бэ гэдгийг хамтдаа үзцгээе. Оо, энэ юу вэ? Тэгээ ууд юм уу? Энийг чи хизээ энэ пив уугаад үзчих вэ? Ийм мод юм уу? Энэ юу вэ? Пив юм уу? Ууд юм уу? Чи ямар юм бэ? Чи ууж чадах юм уу? За тэгэл нэг өдөр нь хүнсээ зүглуулаад орж ирж гэрээ цэвэрлээл. Зад цэвэрлэгээ хийгээл. Нэг талд юм аягаал нөгөөх нь нэг талд юм аягаал. Тэгжээ хооронд нэг талд нөгөө хоёр маань буулгаал. За тэгэл нэг иймэрхүү гэр цэвэрлэлтэй өгдөж байна. За тэгээд жижигэн гартаа хоёр туслахтайгаа хамт готоон бяцхан аяган бэлэг хийж инээдтэй зүйл их болсон. За манай хоёр ингээл өндөө би агална гэл. Ээжээ цанцсан дээр нааж үзээл. Өөст хөвгчлээ. Ирэхээс өндөг агалах нь хээр дуртай. За арингоо бол өндөгөнд гар хөрмээргүй байна. За тэгээ бэлцэн орцох гурил өндөг зүү үдийг аягандаа хийж утгаад тэгсэн чинь аяганд багтаад тэгээ том аяганд хийгээд нэг нь утгаад заавал хоёулаа утгах нь гээл зүгээр хөвчлээ юм боллоо. За жаа хурал эндээс юу авах? Ээжиг бол утгуулахгүй зүгээр өөртөө утгачаа. Тэр чадсан штэ. За ихээс хоёр удаа. Ээж нэг зэрэг навчи за. Нэг. За тэгээд аягандаа 6 ширхэг аягандаа тааруулсан чинь яг 6 ширхэг аяг болоод сүүлийнх дээр нь тутлаа. За тэр хооронд өвөндөө хийгээ хүлээж хоорондоо манай хоёр жимсээ хэрчээд би дээр нь чимэглээд. За бялан маань үнэхээр амттай болсон. Тэгэл нөгөө ойж өстөө амаалахгүй л ийдсэн дээ. За амралтын өдрийн маань дараагийн хамгийн том даалгавар бол аавын үсийг засах. Үсчинд очих цаг, мөнгө зэргийг хэмнээд тэгээд аавынхаа үсийг заснаа. Үсээ засалцаад 10 жил болжээ. Аавын үсийг бол зүгээр 10 минутын дотор ижээ дуусгасан байгаа. За ингээд эцэст нь миний альбом бос өсчний ажил амжилттай дуслаа. Дараагийн үсээ засуулах юм бол ирэхээс. За хүүгийнхаа үсийг нэг 2-3 сард нэг удаа авдаг. Тэг хөөх хэмжээ авс эхлээд нэг жоохон тохгүй байжсэн аа. Тэг хөөхөн үсээ засуулсан. Уртаас нь авахгүй. Өмнөх тасалтан дээр уртаас нь нэлийн аваад жоохон урагтлаа нэлийн утсан. Тэгээ одоо нэг жоохон чоолгтой бай гэж бодоод. Тэгээд ирэхээс ч хөөх юм ингээ суугаал, томато суугаал. Үсээ засуулаад сурч гинөө. Заримдаа ингээ гэрээ нөхцөлт хийсэн юм жижигэн зүйлүүд биднэрт урсамжуулж үлддэг юм шиг санагдсан. Тэгээд энийг хөрхөн блог дээр оруулъя гэж шийдсэн. Танарт ямар санагдаж байна? Бүсэн зүгээр юм уу? За тэгээ аныг монголоор унших хичээлийн давтуулж өгнө дөө. За харин оройн хүүхдүүдтэйгээ агаарт гарлаа. Энергийн дуусгайтгай гэж бүр нэмэгдсэн юм шиг. Ерөөсөн дуусгах шинж байхгүй. Гулгуур дээр гараал ээжээ хартаа. За ингээл гулгаж дуусахгүй яахгүй гэл. Тэгээ аригчтай орж та нэг арай орой уншдаг хийгээл. Тэгээд амралтын хоёр өдөр дуслаа да. За өнөөдөр бяцхан тоогоочоос эхлээд өсчин болоод тоглоомын талбай дээр инээд хөрөөр тоглоод оройн номын уншилгаа хийгээд үнэхээр гоё өдөр байлаа. Хэрвээ тань таалагдсан бол лайк, коммент, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.